Олон байна. Яг энэ нэг түрүүхэн хайрсан хуушур байгаа. Ингээд гой хоёр гаштай сайхан хараа. Гой бариад өгч тээ. Олон байна. Зэн доктор нэлээд шанс хийсэн болохоор ингээд нугалахад бас жоохон хэцүү байна. Тэгээ уг нь хуушур чинь ингээд бүр ингээд бөөрийн хуушур чинь гой нуглаад иддэг штэ тий. За тэгж идэхэд арай жоохон тохиромжгүй юм шиг байна. Шууд ингээд идчихэ тий. Бүх юм гой таарсан байна. Мань маш таардаг чи би өөрийнхөө хийсэн хуушуранд маш дуртай л да. Өөрийнхөө хийсэн хуушуранд дуртай, буузан дуртай. Яг гой тийм тий. Гой тийм зөөлөн гой амттай болсон байдаг. За тэгээд амт нь бүр маш гой жигд байна. Тэр давс чихэр одоо тоос тий. Тэгээд ер нь бүх юм ингээд маш гой таарсан байна. Надад бол таалагдж байна. Энэ жилийн наадмын хуушур амжилттай. Хуушур нь ямарсан бэ? Гой. Маш гоё тий. Стой. Урьдлаа хүртэл бүр маш гоё ингээд. Гоё ингээд хайрлаас нь гожиг шаарсан маш мэдрэмжтэй шаарсан байгаа. Энэ ширмэн тав ер нь бол ямар ч хайрлын таван дээр шаарсан гэсэн ер нь бол голын сайн тохируулаад тий. Ялангуяа ингээд хайрлж байгаа тохиолдолд тийм ээ. Сайн тохируулж хийх хэрэгтэй байдаг. За сайн тохируулж хийсэн байна. Баяр хүргэе. Баяр тоосон байна. Стогойсон байна. Баяр хүргэе. За гурил зүгээр энэ удаадаа Улаанбаатар гурил дангаар нь ашигласан. Ерөнхийдөө бол би гурилтай хоол ихдээ гуриландаа овёсны гурил тэгээд майлангийн гурил хоолоор хийждэг байхгүй юу? За заримдаа шарган хийж байгаа тохиолдолд бол овёсны гурил, Улаанбаатар гурил, за тэгээд Аалмондын гурилаас нь хийждэг маш гоё амттай болдог. За энэ удаадаа зүгээр Улаанбаатар дангаар нь хэлчлээ. Ерөнхийдөө бол хуушур, бууз тийм ээ. За тэгээд цуван ер нь ямар ч гурилтай хоолыг хийхэд бол гурилаа илүү гоё шин тэжээлийн тийм ээ нэмэгдүүлээд баяжуулаад өөр төрлийн тийм ээ юм гурил ингээ хойлоод өгчхөр их гоё байдэн шүү. За тэгж зөвлөмөр байна. За манай түрүүний хуушур маань. Эний ч одоо нөгөө дэш нь харуулах хэрэгтэй шүү дээ. За хуушураа яргуулнэ. Маш гоё шаргал авсан байгаа. За нөгөө дэш нь харуулчаад дахиад тагийн тавина. Нэг 2 минут